Дууны долгион хоёр хааны хооронд чангаж татсан 9 м чавцас утсан зохисон долгион үүснийг харуулъя. Долгион тархах хурд нь 16 м/сек бол зохисон долгионы өвтгийг долгионы үе болон давтамжийг бол. За 6 цагвал нэг бүтэн долгион нь энэ хоёр цэгийн хооронд. За тэгвэл зөвхөн энэ хэсгийг аваад үзвэл энэ хэсгийн долгион маань лямбда бахан 4 буюу нэг бүтэн долгион маань энэ хүртэл 1 2 3 4 хэсэг учраас энэ хэсгийн маань долгионы урт нь лямбда бахан 4 буюу долгионы уртыг бахан 4. За эндээс лямбда бахан 4 маань 1 2 3 4 5 6 хэсэг байгаа учраас 6-гаар үржээдгүүл энэ хоорондох зайн 9 м. За 9 м. За эндээс долгионы урт олвол 9 м-гээ 4-өөр үржээд 6-аар хуваагаад өгье. За эндээс долгионы урт маань 6 м гарах. За би тохиолдол долгионы үе болон давтамжийг олно. За долгионы уртыг олоход долгионы урт маань долгион тархах хурдыг хугацаагаар нь буюу үеэр нь үржээд өгнө. Эндээс долгионы үе олвол долгионы уртыг долгион тархах хурд нь хуваагаад өгнө. За ингээд 6 м-ийг 16 м/сек хуваагаад өгвөл метр нь хураагдаад 0.37 секунд. За эндээс долгионы үе маань тэр болчихлоо. Үеийн уруу хэмжигдэхүүн маань давтамж. Одоо давтамжаа олно. За үеийн уруу хэмжигдэхүүн маань давтамж. Эндээс давтамжаа олвол эрийг бахан 0.37 секунд. Энэ маань 267 секундын хасах нэг зэрэг буюу герц болох нэ.